Оюунлаг эргэлт медиагруппийн дэрэгдэх эргэлт ЦГМ мэдээллийн сайтын сэтгүүлчид нүүдэлчин монголчуудын өрмөц өв соёл зан заншил уламжлалын нөхөө цагийн залгамж содон дөртөрхийг илтгэсэн сүүлчийн нүүдэлчид номон англи хэл дээр хөрвүүлэн дэлхийн уншигчдад хүргэж байна. Энэхүү номонд баларч хуучраагүй нүүдэлчин ахуй уламжлалыг орчин цагийн соёл иргэн шилтэй хослуулан амьдарч байгаа монголчуудын гайхамшигт амьдралын онцгой төлөөлөл болох их орныхон эзэнгүй талд 40 жил давс олборлон нөхөрлж байгаа дөрвөн хөгшний байгалан хамгаалах тэмцэл нөхөрлөлийн гэгээн түүх 2 километрийн цаадхыг төвгүй хардаг монгол хүн амьтдын мөрийг алдалгүй хилж чаддаг мөр чимэгтэн улсын аюулгүй байдлыг хамгаалсан домогт ажиллагаанууд дэлхийд гайхагдсан уур хань ордуудыг нэгэлрүүлэгч хосгүй урлаач буйдхан суурингийн сургуулиас ирээдүйд дэлхийн суутан болох мөрөөдөлтэй бяцхан сурагчид тэргүүтээ ховор амьдралын эздийг онцолсон юм. Бидний бүтээсэн сүүлчийн нүүдэлчид номонд эргэлт ЦГМ мэдээллийн сайтын ерөнхий эрхлэгч Хөрлбаатарын би Монгол улсын дэлхийн хамгийн том орон хэмээн боддог буюу Хануун баг сургуулийн сурагчид өвчийн харыг таарсан газараа өчиггүй бууд Орон баяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног хөрг сурвалжлав. Ерөнхий редактор Инх Мартин цас амьдралын зодон дундуур усчин хүү тулгаа сэтгүүлч цогт баярын цасан дундах цагаан халаатдаг. Охиндон өгсөн түүний амлалт хөрг. Сэтгүүлч Чанцал Дулмын давс үрсэн 40 жил. Хувьцааны гол тоглогч буюу хогийн цагийн тэрбумтан чулуун хөрг. Сэтгүүлч Бадралмаагийн хилчтийн домогт мөрч сүхэгийн амьдралын мөр. Мөнх цаста хар хираавуулын өврөөс хар таравхтай шил хөрг Тибетийн нүүдэл хөрг. Сэтгүүлч гүнждийн нүүрний арьсаа баавгад хуулуулж 200 гаруй ойдл тавилан амьд үлдсэн жамсар осгож зүрхэн зогссон хүүг амьдруулсан эмч хөрг. Сэтгүүлч Утганбаатарын дахин давтагдашгүй морин хуур эмээгийн авдраас олдсон оюнсан тоглоом хөрг. Сэтгүүлч Дорж Балмын хөгшин хэрэн хөдөлсөн буурал чаргач оюун бор толгод дундаан хідэн янгран услаа зогсох шиг жаргал алгадаа дүүмэн хөрг сурвалжлав. Сэтгүүлч Бямбсөрөнгийн Тэнгэрийн арын шинг танигч сургуультай мороор явдаг ах дүү хоёр хөрг. Сэтгүүлч Эрдэнэ тунгалгын сургуулийн галч сэтгүүлч Анаргуулийн бүргэттэй нөхөрлсөн анчин ардаагийн түүх тэргүүтээ 32 хөрг багтсан. Ийн нүүдэлчин монголчуудын он доошол бахархлыг багтаасан түүхэн баримтат хөргүүдийг уншигч танд өргөн байж байна. Энэхүү бүтээл минь дэлхий дахин тархан суурилсан монголчууд дэлхийн монгол эрдэмтдийн ширээний ном арын авлага судалгааны үнэтэй баримт болно гэдэгт итгэлтэй байна. Бидний номын баяр дурагдсан ирсэн эрхэм зочид та бүхэндээ гүн талархал илэрхийлж байна.